Сүнсний тухай олон янзын ойлголт байдаг. Сүнс нь тухайн хүний бие барагдан нас барах сүүлчийн амьсгалаа автал зүрхний үл эвдрэлцэх хэсэгт оршдог байна. Бурхны шинжлэх ухаанд хүн бүрэлдэхэд хамгийн түрүүнд зүрх нь үүсдэг хэмээн тайлбарладаг ажээ. Сүнс хэдийгээр барих бийгүй зүйлч хүнд ямар сүнс шингэснээр нь хүний хойдын төрөлдөх зан арын шин амьдрал ахуйн тодорхойлогддог гэнэ. Хүн нас нөхцөхөд түүний махан биеийг бүрдүүлж буй зүйлс нь эрэмб дараатай хураагдаж хийд шингэснээрээ бие бардаг. Өөрөөр хэлэх юм бол хүнийг бүрдүүлдэг 4 махбод зурхаад 5 махбодоор авч үздэг. Тухайлбал хүн бие барахад шороо махбод нь усанд шингэдэг. Усан махбод нь галд, гал нь хийд шингэсний дараа илхий зүрхний үл эвдрэлцэх хэсгээс замгархан одох үед хүмүүн хамгийн сүүлчийн амьсгал авдаг хэмээн Бурхны номлолд тайлбарлажээ. Монголчуудын ам дамжин ярддаг богж өтгөр бол өнөөх сүнснээс үүдэн гардаг гэнэ. Хүн нас барсны дараа 49 хоногт хойд төрлөө олдог. Иймээс Бурхан болоочийн 49 хоногт хойдынх нь төрөлд зориулж монголчууд буян их үлддэг нь үүнтэй холбоотой юм. Зүй бусаар нас барсан, өөрөөр хэлбэл бусдад хорлогдсон, амиа хорлсон хүмүүсийн сүнс төрлөө олохгүй тэнүүчилдэг. Нөгөө төгөр хүн амьсгаа хураах мөчтөө элдвийн зүйлд самуурсан бол түүний сүнс нь төөрч төрлөө олж чадахгүй урт удаан хугацаагаар сансар окторгуйн дунд тэнүүчилдэг. Хүн амьсгал хураах мөчөд түүний сүнс биеэс тасарсан ч 2-3 цаг цогцсны ойр эргэлдэн оршдог гэдгийг сүнс судлаачид нотолжээ. Лондон хотын иргэн Симпсонд ийм явдал тохиолдсон байна. Би машинаараа хотоос зайдуухан газар асар хурдтай давхиж явлаа. Заримдаа ийхүү машинаараа хурдлан давхих нь миний хобби байсан юм. Гэтэл өөдөөс минь бас нэг машин маш хурдан гарч ирэхийг харсан. Нэг л мэтгэд их дуу чимээ гарч дараа нь миний бие эмнэлэгт сэхэний орон дээр амьсгалын аппарат зүүчгсэн хэвтэж байгааг харлаа. Би өөрийгөө зүүдэлж байна уу гэд биеэ чимхэх гэсэн боловч чадсангүй. Харин миний бие орон дээр хэвтэж эмчнэр намайг хэрхэн эмчлэхийг ээж минь яаж уйлж гашуудаж байгааг бүгдийг харж ажиглаж байв. Би биеэсээ бүр мөсөн холдохыг хүссэн боловч ерөөсөө нисч болохгүй ямар нэг юмд хүлэгтчихсэн юм шиг байсан. Хүмүүс миний биеийг тойрон бүгчгсэн байсан учраас би рүүгээ орох гэтэл бас чадсангүй. Харин аз уулж эмч маань сувилагч бүсгүйг хоошоо бай хэмээн зандрах хооронд би рүүгээ шургаж амжлаа. Тэгээд нүдэ нээтэл нөгөө сувилагч бүсгүй намайг сахиад сууж байлаа. Дугуй цагаан царайтай, хар үстэй тэр бүсгүй надад үнэхээр таалагдж билээ. Би тэр үед амьдрал гэдэг ямар сайхан, бас үнэтэй эд болохыг ясмахандаа хүртэл мэдэрсэн юм да. Би яг үхэх гээд гэтэл харин сүнс минь биедээ иргэн ирснээр амьдрсан билээ. Эмч сувилагч нар та яг нэг хэсэг амьсгалгаа болоод үхэх шахсан шүү гэж сүлд нь ярьсан. Тэр үед миний сүнс биенээсээ гараад тэнүүчилж байсныг би сүлд ойлгосон. Эргээд биедээ шингэхэд нь би нүдээ нээж амьсгалж эхэлсэн хэрэг. Сүнсний тухай бодтой над шиг сайн ойлгосон хүн ховрол байдаг байх хэмээн уг ир өгүүлсэн байна. Энэ жишээнээс харахад бидний харахгүй мэдрэхгүй байгаа маш олон сүнс хорвоо ертөнц сансар окторгуйн дунд эргэлдэж байдаг. Тэд бидний дуу чимээг сонсож, харж, мэдэрч чаддаг хэмээн сүнс судлаачид үздэг. Гэвч тэдгээр сүнснүүд дотроо сайн муу хоёр янз байдаг. Муу сүнс нь буг зүтгэр болон хувирч хүмүүсийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнийг зарим хүний нүдэнд хий үзэгдэл харагддаг гэдэгтэй холбож тайлбарлаж болох гинэ. Сүнс судлаачдын үзэж байгаагаар буг зүтгэр бол хий хоосон зүйл биш. Хүмүүсийн амьдралд учирдаг биегүй амьтан. Ерөөс буг зүтгэр сүнс нь хий гэсэн чанараараа нэгдмэл ойлголттой. Сүнс нь хүний зүрхний үл эвдрэлцэх хэсэгт чөтгөр нь аргашсан тонилгогдоогүй сүнсний нэгэн төрөл ажээ. Төрлөө олоогүй төөрөлдсөн сүнс болон муу байдаггүй хэмээн Буддын шашны номонд өгүүлсэн байдаг байна. Нэг бүсгүй ийн ярьсан. Шүн унтаж байтал нэг зөөлөн гар толгойг минь илэх шиг болсон. Сэрэт гартал нэг жаахан хүүхэд толгой дээрээс минь өнгийж байлаа. Надад айж имэх, бэргэх, жирхэх сэтгэл төрөөгүй. Ямар ч байсан сүнс байдгийн блэ.
Энемит гэм хоргүйхэн сүнс нь хойдын төрлөө ололгүй тэнүүчилж хүнээс буян нэгдэг. Тэдгээр сүнс хүмүүст муу үйлдэл хийдгүй ажээ. Мөн сүнс эзнийхэн биеэс хэрхэн яаж хаагур нь гарснаасаа хойд төрөл нь шийдэгддэг. Хүн хэдийгээр амьд явахдаа хичнээн буян үйлдэлж, ертөнцөөс халихдаа альва юмд шунхааран бодох хорогдсноос төрлөө олж чадахгүй зовдөг ажээ. Харин тэр хүн ямар их нүгэлтэй байлаач амьсгалаа хураах мөчтөө ямар нэгэн зүйлд хорогдолгүй одвол сүнс нь төрлөө амархан олдог байна. Бурхан багш гэдэг зүгээр хинэгний бүтээсэн хөрөг эсвэл үлгэр домгийн баатар байдгүйчлэн сүнс нь мөн л хинэгний ярьсан цууяраа биш ажээ. Сүнсгүйгээр хүн амьдрч бас төрж бүрэлдэн тогтож чадахгүй. Тиймээс сүнс бол хүний амь юм хэмээн судлаачид нотолж байна.